7 дугаар сард Жинлүүрийн хасаандтай хүмүүсийн уур амьсгал ямар хөө байхыг ярьцгаая. За одоогоор Жинлүүрийн хасаандтыг төлөөлөгч Сугар гараг нь 8 дугаар хаус дээр зочилсон байна. 7 сарын 5-наас Эхрийн орд буюу Стгэр хаус руу Сугар гараг нүүн. Стгэр хаус нь өөрийн хийж үзээгүй зүйлсийг туршиж үзэж хийж түүнээсээ ухаарлыг олж авдаг онцлогтой хаус юм. Гадагшаа явах эсвэл спортоор хичээллэх ч юм уу те эсвэл ямар нэгэн зүйлээр хичээллэж суралцах, гүн ухаан судлах, шашин шүтлэг сонирхох гих мэтлэнгээр аялалж явах гих мэтлэнгээр юм хөдөлгөөнтөө энийг хийх юмсан, тэрийг хийх юмсан гих мэтлэн жоохон адал явдлыг эрен хайсан тийм цаг үе өөрнөх боломжтой байна. Сугар нь хурдан хөдөлгөөнтэй гараг учраас Жинлүүрийн хасаандтын төвлөрөх сэдвүүд хурдан солигддог онцлогтой байгаа. 7 сарын 31-нд Сугар гараг 10 дугаар хаус болох Мэлхийн орд руу нүүн. Мэлхийн орд руу нүүснээр таны 8 дугаар сарын тэр чигтээ ажил мэргэжил карьер дээр төвлөрөх болно. За тэгэхээр 7 дугаар сар бол таны зугаалах, аялах, эрэл хайгуул хийх, адал явдалтай нүр тулах тийм хөдөлгөөнтэй зугаацах сар байж болохоор шүү. 7 сарын 4-нд Сугар гараг Юранос давалцах юм байна. Тэнгэрийн ван гарагтай. Энэ нь 3-наас 4-ний хооронд нөлөөлнө. Тэнгэрийн ван гараг нь гинтийн таамаглаагүй surprise барьдаг. Гинтийн бэлэг барьдаг онцлогтой гараг. Тэгэхээр энэ үед ямар нэгэн байдлаар танд харилцаа салах ч юм уу, эсвэл гинт харилцаа үүсэх ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар танд гинтийн surprise тохиолдох болно. Эсвэл энэ нь иш тийш гинт явах ч юм уу, аялалд гарах ч юм уу, огцом хандлагууд эрчимч буй бололтой. 7 сарын 6-нд Сугар гараг Санчир гарагтай sextile aspectus гэх юм байна. Энэ нь 5-наас 10-ны өдөр хооронд нөлөөлнө. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр танд хариуцлага оногдох боломжтой ямар нэгэн хариуцсан ажиллаа дуусгах гэж хичээх илүү хөдөлмөрлөж шаргуу хөдөлмөрлөх цаг үе юм шүү. Өөр тохиолдолд таны бие махбод ядрах, суйлдах те баг зэргийн арчилгаа шаардах хэрэгтэй байж магадгүй учраас дархлаагаа дэмжиж эрүүл мэндэд анхаарахаа мартаоцай. 7 сарын 18-нд Сугар гараг Бууд гарагтай aspectus нь 14-өөс 21-ний хооронд нөлөөлнө. Энэ үед чухал мэдээлэл дамжуулах, мэдээлэл сонсох, эсвэл мэдээлэлтэй харьцаж бичиг цаасны ажил хийх, эсвэл ойрын аялалд гарч ийш тийш хөдөлгөөнтэй байх үе байх болно. За 7 сарын 22-23-нд ер нь жоох муу гаригуудын нөлөө орж ирж байна. 16-наас 31-ний хооронд 7 сарын дундаас сүүл хүртэл бол гэмтэж бэртэх, хүмүүстэй муудалцах, үйл ойлголцол үүсэх эрсдэлтэй учраас нэлээд болгоомжтой илүү уян хатан байхыг зөвлөж байна. Анхааралтай байгаарай. Гэмтэж бэртгэхээс мөн сэргийлэх хэрэгтэй. Гэтэ одоо Сугар гараг Стгэр хаус дээр адал явдал хайгаа явж явах замд явцад одоо болгоомжтой байна гэдэг чинь бас сонирхол юм те. Гэтэ та бүхэн яг Стгэр хаусын айл үйл хэрэгтэйлөө төвлөрж байгаа нас сонин те. Зарим нь зүр ном уншаад гүн ухаан судлаад явж магадгүй. Зарим нь уул хатанд авираж явж магадгүй. За хэрвээ тийм экстрим юм хийх гэж байгаа бол ялангуяа сарын дундаас дуустал жоохон димич шаар магадгүй юм тийм ээ. Мөрн эрсдэлтэй юм их гэж хэрэггүй юм шиг. За одоо өөртөө мэднэ үстэй. 7 дугаар хаус нь хосын харилцаа, гэрлэлт, түншлэл, хамтын ажиллагаа, гэрээ хэлцээр гэх мэт бүх төрлийн нэг харилцааны сэдвээр дагуулдаг. Одоогоор Санчир гараг таны 7 дугаар хаус болох Хоньны орд дээр зочилсон байгаа. Энэ Санчир бол нэлээд удаан хөдөлдөг гараг шүү дээ. Тийм болохоор цаашдын 2.5 жилийг таны хаусын харилцаа хамтралын хаус дээр зочилно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр таны бусад хүмүүстэй харилцаанд илүү нухацтай хандлагыг танаас шаардах үе юм.
урт хугацааны гэрлэлттэй илүү хариуцлагатайгаар хандах гэрлэлт. Сэтгэл хөдлөлөөрөө би чамд хайртай гэдэг гэрлэлт биш. Одоо ингээд амьдрал хийцүү ч гэсэн чамтайгаа хамт амьдрья гэдэг хандлага байхгүй юу? Гэхдээ энэ сөрөг талаасаа муу тохиолдолд харилцааг жоохон хөндөрүүлж саалгах те эсвэл жоох хүйтэн хөндөй онцгүй байлгаад ч магадгүй. Тэгэхээр альва нэг гэрээ хэлэлцээр гэрлэлт хосын харилцаанд нэлээх хариуцлагатайгаар нухацтайгаар хандах цаг ирсэн байгаа гэлтэж байна. Санчир гарыг 9 сарын 1 хүртэл таны 7 дугаар хаус дээр байрлана. Түүнээс хойш санчир гарыг буцаа хөдөлгөөн, ретроград хөдөлгөөний явцдаа эргэж Pisces руу нүүсний дараа өвөл хүртэл тэндээ байрлана. Тэгэхээр таны 6 дугаар хаусын асуудлууд байгаа шүү дээ, тий. Ажил, мэргэжил, рутин өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд санчрын даалгаврууд дахин final раунд нь 9 сарын 1-ээс өвөл хүртэл дахиж байна гэсэн үг. Өөр нь ойлгомжтой жоохон сонирч шүү. За тэгэхээр энэ зуны энэ санчир 7 дугаар хаус дээр байх үйл явдлууд нь цаашдын 2.5 жилийн ердөө трейлер хэсэг байх болно. 7 сарын 6-нд санчир гарыг сугар гар ихтэй аспект үсгэн. Тэгэхээр 5-аас 10-ны хооронд нөлөөлнө. Энэ үед бол уулзалт цуглаан хийх, бусадтай харилцах, болзоон жоох, хосын харилцаа болоод эрчим чинь эерэг таатайгаар эрчимжих боломжтой. Гэхдээ асуудал үүнээс хойш санчир гарыг ухрах хөдөлгөөнд орж эхэлнэ. Үүний эхлэл хэсэг бол 7-ноос 19-ны хооронд эдгээр өдрүүдэд аажмаар нөлөөлж мэдрэгдэх болно. За санчир гарыг таны 7 дугаар хаус дээр ухрах хөдөлгөөнд байна гэдэг нь таны хосын харилцаанд шинэчлэлт, өөрчлөлтийг авчирна. Гэтэ шин зүйл бүхэн ер нь хүн болгонд жоохон амаргүй, хэцүү, сонин санагддаг тийм ээ. Тэр үе эхэлж гин гэсэн үг. Хосын харилцаа гинет салахгүй болдог ч юм уу те, эсвэл үерхэж байсан бол гэрлэхээр болдог ч юм уу, эсвэл зүгээр уулздаг байсан хүнтэйгээ үерхээр болох. Гэх жишээний ямар нэгэн байдлаар таны нэг харилцаанд өөрчлөлт үүснэ. Магадгүй энэ зүгээр гэрээ хэлцээрэж болно те. Айл нэг гэрээ хэлцээр нь туслагдах. Эсвэл таны найз нөхөд ямар нэгэн хин нэг танил хүнтэйгээ харилцаагаа таслах ч юм уу. Эсвэл өөр хуучин харилцаанууд, хуучин эксүүд гарч ирэх, эсвэл хуучин харилцаа тасалсан байсан найз нөхдөд гарч ирэх ч юм уу. Гэх мэтчлэн бүх харилцааны асуудлууд дээр санчир гарыг дахин тунгах боломжийг олгож таны одоо байгаа нөхцөл байдлаас өөр нөхцөл байдал руу шилжүүлэх болно. Залгуулаад 7 сарын 21-нд ангараг гарыг South Node-тай уулзаж байна. Энэ нь 14-өөс 27. За 23-нд бас ангараг гарыг сугар гарагтай дүрлжин аспект үүсгэж байна. Ерөнхийдөө бол 7 сарын дундаас төгсгөл хэсэг жоохон хүнд хэцүү болж магадгүй байна шүү. Учир нь сарны зангилаа South Node-тай уулзах нь аль нэг харилцаа, аль нэг гэрээ хэлцээрийг дуусгаж, цэгцэлж, нэг хаалгыг хаадаг тийм нөлөөтэй. За 7 сарын 24-нд санчир гарыг нартай гурвалжин аспект үүсгэж байна. 22-оос 28-ны өдрүүдэд нөлөөлж байгаа юм байна. Энэ үеч ерөнхий олон янзын гаргийн нөлөөнүүд байна шүү. Энэ аспектын нөлөө нь юу вэ гэхээр харилцаагаа ил болгож тодруулж ингэж задлаж бусдад ингэж зарлахыг хэлж байгаа. Бид хоёр өрхтөг шүү, бид хоёр гэрлэж байгаа шүү гэх мэтлэн. Эсвэл энэ үед найзуудтай ч юм уу, гэр бүлдээ ч юм уу хосоо танилцуулах үеж болно. Эсвэл хэрвээ нууцаар өрхчихсэн, нууц харилцаатай байсан бол харилцаа нь задран ил болох боломжтой шүү. 4-р хаусын сэтийг ярилцгаа. 4-р хаус нь орон гэр бүл, таны оршин суудаг газар, таны эрхэлдэг жижиг бизнес, жижиг том бизнестэй янз янзэж болно. Ажлын газар ч байж болно. Эсвэл таны хөтэлдэг влог, пэйж, сайт юу ч хийж болно. Instagram хаягчиж болно. За 4-р хаусын сэтийн хүрээнд 7 сарын 6-нд санчир гарыг сугар гарагтай аспект үүсгэж байна. Энэ 5-аас 10-ны хооронд нөлөөлнө. За энэ үед бол гэр бүл, оршин суудаг газрын хүрээнд
таатай, тухтай уур амьсгал бүрдэж байна. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрөөх, эсвэл гэр бүлд тэмдэглэлт үйл хэрэг тохиох, эсвэл ам бүл нэмэх гэх мэтлэнгээр нөлөөлнө. Эсвэл гэртээ тохитой тухтай тавилга оруулах ч юм уу, эд зүйл оруулах, маш тухтай амттан идэх гэр бүлтэйгээ чийл өнгөрөх үе байна. За асуудал дахиад эхэлнэ. Яг учир нь 7 сарын 13-нд санчир гарыг ретроград хөдөлгөөнд шилжиж байгаа. Энэ нь 7-аас 19-ний хооронд мэдрэгдэн эхэлнэ. Гэр бүлийн дотоод сэдвийн хүрээнд өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Магадгүй энэ үед нүүхээр төлөвлөж байсан бол нүүх бэлтгэлээ хийх. Эсвэл нүүхээр төлөвлөж байсан бол нүүх судалгаагаа хийх ч юм уу те. Эсвэл ямар нэгэн үйл хөдлөх өргөдтэй холбоотой асуудлууд нь ирчимжиж эхлэх боломжтой. Альва гараа ухрах хөдөлгөөнд орох нь ямар нэгэн өөрчлөлтийг авчирж байдаг шүү дээ. Эсвэл гэр бүлийн гишүүдэд ямар нэгэн өөрчлөлтүүд, асуудлууд тулгарч бас юу магаад те. Тийм болохоор энэ үед юу болох нь бүгдээрээ харцгаая. 7 сарын 24-нд санчир гарыг нартай гурвалжин аспект үүсгэх нь 22-28-ны хооронд нөлөөлнө. Энэ нь таны дотоод хэргийг бусдад ил болгох болно. Таны гэр бусдад ил болгох ч юм уу, одоо телевизээр гэрээ гаргах ч юм уу, эсвэл гэрээ танилцуулсан влог хийх ч юм уу те. Ямар нэгэн байдлаар дотоод хэрэг нь ил болно. Эсвэл би гэрлэж байгаа шүү, эсвэл би ингэж байгаа шүү, манай ихч жирэмсэн болсон шүү ч юм уу те. Одоо жишээлбэл орон гэрт тохиосон дотоод хэрэг гээ ингэж олонд зарлах үеж болно. Эсвэл энэ шинээр эрхэлж байгаа бизнес шүү, энийг намайг дагаараа ч юм уу те. Ямар нэгэн байдлаар спотлайт авна. Тэгтээ наран сайн болон муу гэх аль нэг нь биш, нөлөө нь аль нь байж болдог. Таны дотоод хэргийн сэдвийн тэр ил гаргах гэж байгаа зүйл чинь сайн ч байж болно, муу ч байж болно. За өөр тохиолдолд бол та өөрөө гэр бүлдээ удирдах ролд орно гэсэн үг. Чухал хариуцлага оногдох боломжтой. Гэртээ өөрөө хаана байна гэсэн үг байхгүй юу? Ер нь бол за нэг тиймэрхүү байна. За ажил мэргэжил нийгмийн харилцааны уур амьсгалыг харцгаая. Жинлүүрийн хасаа намтын 10 дугаар хавсыг сар иргэшээдэг. Сар нь хурдан хөдөлгөөнтэй гариг учраас байнгын хэлбэлцэлтэй байдаг сайн муу гэх мэтлэнгээр энд бичсэн өдрүүдийг сайн муу хэлбэлцэлтэй өдрүүд гэж ойлгохоор давхцаж буй өдрүүд нь сайнтай муутай сар мөг өдрүүд гэж хүлээж авбал зохистой. Сарын ихээр сар нартай уулзаад сугар гарагийн нөлөөг авна. Тэгэхээр энэ сар бол ерөнхийдөө ажил мэргэжлийн хувьд бол танд туслах хүмүүс гарч ирэх ч юм уу те. Эсвэл уулзалт цуглаан хийх, дипломат харилцаа ихсэх, гэрээ хэлцээр хийх гэх мэтэр ерөнхийдөө бол таатай байдал бол ажиглагдаж байна. Гэхдээ жижиг сажиг нарийн анхаарах өдрүүдийг хэлж өгье. 7 сарын 4-өөс 7-ны хооронд бол ажлын хувьд айгүй завгүй, busy. Ажил мэргэжлийн хувьд өрсөлдөөнтэй уур амьсгал бүрдэж магадгүй тул магадгүй ажлын хүмүүстэйгээ хэл зөрхөөс, ам зөрхөөс болгоомжлоорой. За 7 сарын 8-наас 10-ны өдрүүдэд бол савт нодын нөлөөг авна. Тэгэхээр энэ нь ямар нэгэн хийж буй ажлаа дуусгах, төслөө дуусгах, эсвэл сөрөг тохиолдолд ажлаасаа гарах ч юм уу. Эсвэл зөвхөн ажлын орчноо цэвэрлэж шинэ энергит бэлдэх, space үүсгэх гэх зэргээр нөлөөлж болно. Тэгээ ерөнхийдөө бол таны 10 дугаар хавс дээр Бархуусад гараг ирсэн жил өрнөж байна. 6 сарны 9-ээс хойш ирсэн байгаа. Тэгэхээр цаашдын 1 жил бол ажил мэргэжил карьерийн хувьд ололт амжилттай жил болж өрнөх нь байна шүү. Тэр хэрээр мөн таны хийх ажил ихсэх боломжтой те. Бас илүү хариуцлага өөрөх, ажлын ачаал мөн их байж болох хор харагдаж байна. 7 сарын 13-наас 15-ны хооронд бол санчир гарагийн нөлөө авна. Тэгэхээр энэ үед бол таны хийж буй ажил жоохон удаашралтай, асуудалтай, хоошилсон ч юм уу те, жоохон даван тулах саад бэрхшээлүүд харагдаж байна. За 7 сарын 22-нд болохоор энэ 21-ээс 23-ны өдрүүдэд бол ажил дээрээ та шинэ нөхцөл байдалд шилжихээр урд өмнө хийж үзээгүй зүйлсээ хийх
шин зүйл суралцах шаардлага гарах, эсвэл харилцаж үзэж байгаагүй хүмүүстэй, танихгүй хүмүүстэй харилцах шаардлага гарах гэх мэтэр жоохон замбраагүй байна. Гэхдээ энийг сайнаар харах юм бол танд карьераа өсгөх өөр зөндөө олон боломж нээгдчихнэ гэж харвал илүү зохистой болов. За 7 дугаар сарын турш мөнгө санхүүгийн хувьд ямар ахыг харцгаая. Одоо 7 сарын 21-нд ангараг гарыг South Note-тай дахин уулзах юм байна. Энэ нь 14-өөс 27 оны хооронд төвчөнтэй. Энэ үед бол мөнгө дутагдах жоохон асуудалтай үе байж болзошгүй учраас хувийн бизнес эрхэлдэг хүмүүс энэ үед зориулж мөнгөний нөөцтэй байвал зохистой бололтой. За 7 сарын 23-нд харин ангараг гарыг сугар гаригийн нөлөөг авч байна. Гэхдээ энэ нь 16-наас 31 гэхээр ерөнхийдөө бол ойролцоо хугацаанд өрнөж байгаа хоёр аспект байна. Нэг нь онцгой аспект, нөгөөх нь харин сугар гаригийн нөлөөнд боломжийн мөнгө олох хаалгууд нээгдэх, эсвэл орлого орж ирэх боломжууд нээгдэж байна. Чухал гэрээ хийлцээр хийх ч юм уу те. Тэгэхээр ерөнхийдөө 2 дугаар хаваас мөнгөний асуудлууд болол 7 дугаар сард сайн таймантай ер нь бол зүгээр яг дундаж тийм амар муу бол биш, амар сайн бол биш, яг хэвийн л өрнөх бололтой шүү. За ингээд дараагийн сарын 8 дугаар сарын forecast-аар уулзцгаая. Баярлалаа, баяртай.